Сайн байцгаана уу? Та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Надаас маш олон охид асуудаг. Чанс ихчээ би яаж тань шиг ингэж амьдралд хайртай болох вэ? Та яаж юм нэмбэ болсон бэ? Эсвэл ингээд маш олон асуултууд ирдэг л дээ. Хандлагатай холбоотой. Над руу маш их асуулт илгээдэг охтуудтай нэгтгээд сургуулийн анги тэнхмийн орчинд сураагүй амьдралд миний эргэн тойрны хүмүүс маань надад хийлж өгөөд намайг үдий зэрэгтэй болоход тус болсон миний асуудалд альваад ханддаг хандлагт нөлөөлсөн ач тусаа өгсөн сургаалууд гээд юмнийд 10 сургаалаа би та нартай хуваалцах гэж сууж байна. За тэгээд бүгдээрээ шууд нэгээс нь эхлэе. За нэгдүгээрт өвөө маань намайг төрхөөс өмнө өвөд олчихсан. Тийм болохоор бид нэр өвөөгийнхөө дүүг ер нь эмээ өвөө гэж нэрлээд тэднийдээ багасаа ингэж очдөг байсан. Тэгээд цэмбэ өвөө гэд намайг багад төмөр замд дарахны төмөр замд манай цэмбэ өвөө цэранд эмээгийнх байдаг. Тэг би яг тэгэхээр шууд ач нь биш. Гэхдээ би тэдний ач зээнэртэй хамт ингээд тоглоод багтаа ингэж хамт өссөн. Тэр нэг удаа надад хог шүрдэх, галтгоонд хог шүрдэх даалгавар өгсөн. Тэг би ингээд тэр үед нэг юм сүрлэн юм шар шүүр байсан. Тэг тэрнгээр ингээд хог шүүрдээд цэмбэ өвөө надад юу гэж хэлсэн бэ гэхээр миний охин дахиад шүүрд. Наад болон тохоогоо сайн ингээд хар өөрийнх нь ач охин нь ганаа гэдэг. Би яг тэр охиноос анх ингэж хамгийн анх үлгэр жишээ маш их зүйл сурч ирсэн. Яагаад гэвэл надад ингэ хэлэхдээ за чи дэрийн ганаа хог шүрдэхтэй энийг ингээд үнцэг болон цэвэрхэн юм шиг боловч ухсаар агаад юм атхын чиний хог гаргаад ирдэгэ. Тэгэхээр чи наадхаа дахиад шүрд. Тэгээ би болохоор дотроо тухайн үед хүүхэд болохоор би анх гомддог байсан байхгүй. Өөрийнхөө ачиг болохоор магтаад намайг ингээд ялгуурлаж үзэж гин гэж анх би тэгдэг байсан. Тэгээд би дараа нь юу ойлгосон бэ гэхээр би ингээд шууд дараа нь би тэр ганаага яаж хог шүрдэж яах гэдгийг харсан. Хаанаас яаж хог гаргаж ирээд байна. Гэтэл үнэхээр тийм байсан. Тэр нэг галтгооны ингээд цэвэрхэн байгаа юм шиг үнцэг булан бүр ингээд ухсаар агаад хог гаргаж ирээд ингээд өртөс шүлдэх шүрдэжсэн байхгүй. Тэгэл би дотроо вау би өстэй юмыг дутуу хийдэг юм бэ. Би халтурддаг юм бэ. Ингээд тэг ингээд салан задгаа шүрдгэнгүүд нөгөө сүрлэн шүрний ядж хагаад ингээд шүрдгээр хамаг хогийн тараага ичдэг. Тэгээ ингээд хамууранд хамхаасаа өмнө ингээд шүүрээрээ ингээд овоолдог штэ. Тэгхтээ ингээд буцаагаад бараг шүрцээ хогоо ингээд тараачдаг гэсэн. Үеэлээсээ тэг ганаагаасаа анх тэгж юмд нимба хандах юмыг ингээд хийвэл хийсэн шиг хийдэг. Альваг ингээд халтуурдахгүй, альваг ингэж яарахгүй ингээд маш тайван тэгээд юм ултаа суйртай хийх нь тэр охиноос сурчсан. Тэгээд тэрийг өвөө маань надад анх хэлж өгчсэн. Тэгэхээр миний хамгийн анхны талархаж явдаг сургаал бол цэмбэ өвөөгийн маань наадхаа сайн шүрд. Би үнэхээр сайн шүүрдэд сурсан. Би дараа нь ингээд юм хийх юм бол хийсэн шиг хийдэг. Хизээж халтурддаггүй. Яг энэ багасаа яг ингэж сурсан маань хожим надад хичээл дээр, сургууль дээр, ажил дээр одоо ээж болоод гэд бүх юмн дээр надад хэрэг болдог. Би ингээд үргэлж цаана хог үлдчихв, болон тохоод нь юм үлдчихв. Би ямар нэг юм мартчихж юу, эсвэл би ингээд хайн хандчихв гэж би дандаа шалгадаг болсон. Тэгэхээр би ингээд юмыг ингэж амар бат ултаа суйртай хийх тэр үндсээ бол би дархны төмөр замд би цэмбэ өвгөөсөө сурсан. Тэгээд талигч эмээ өвөө хоёртой маш их талархаж явдаг. За хоёр дахь миний талархаж явдаг сургаал бол ээжийн минь сургаал. За сургаал гэхэд таашаа за би ингээд энэ тухай ярил та нар мань бүр инээ төрөн заяа. Бидний үеийнхэн андашгүй манай аав ээж нар бид нарт ингээд сургаал хийлж маш гоё тайван ингэж тайлбарлаж өгч юу н хүмүүжүүлээгүй байнгын загнадаг. Ерөөсөө л бид нар бол ер нь загнуулж л өссөн. Заримдаа ингээл ээж ямар нэг юм буруу юм хийх ч юм уу ямар нэг юм болохыг хийдэг би чамд хэлсэн шүү дээ. Ингэдэг байхгүй юу гэл. Тэгэл би дараа нь энэ хизээ хэлсэн болоо надад хизээ тэгж хэлсэн бол надад хизээд нь сануулсан бол сургасан бол гэл би амар асуудаг. Сургуульд намайг яг одоо өсвөр насны дээр штэ ээж маань намайг юу гэж загнадаг байсан бэ гэхээр би ингээд тухайн үед модонд орж байгаа үг үйдэг штэ. Одоо Gen-Z-ийн ямар үг модонд орж ийн те одоо та нар өөрсдөө мэдж байгаа ингээд юм ярихдаа жишээл манай хүү германд одоо ингээд ээхэн луус бруда бро гэл те одоо ээжигээ намайг хүртэл ингээ бро гэдэг байхгүй. Илдэв тухайн үеийн модонд орж исэн тийм кул үгнүүдийг хэрэглэх үед ээж маань намайг загнаад шууд таслан зогсоодог гэсэн. Тийм мундаг юм бол хүнээс сайн нэгэн сур. Ийм хоёрын хооронд хэлбэрцэн ийм муухай юм сурч ахаар те над хил амаа анхаар гэд. Над амнаас гарах үгээ хянжээ гэдэг би энэ ээжээсээ бүр энийг ингэж бүр мах цусандаа шингэтэл олж авсан. Тэгэхээр би тухайн жишээлбэл бидний үед зэрлэг гэдэг үг модонд орсон те. Ваа зэрлэг гоё. Алын гоё.
алаад хайсан зэрлэг гэдэг үг. Тэгээ би ингээд тэрийг ярих болгондоо би ингээд энэ үгийг дундуур нь хавчуулаад зэрлэг гэд хэлэх болгонд ээж намайг загнадаг гэсэн байхгүй. Чи юу яриад байгаа юм? Ямар муухай хэрэглээд байгаа юм? Тэ наад үгээ одоо боль тий чи ингээд хэний дурайгаад маялаад байгаа гэд ингээд шууд таслан зогсоодог гэсэн. Тэгээ би ингээд загнуулангуудаа би шууд болоод тэгээд би дараа нь яагаад гээд ингээд цааш нь ухаад монголчууд маань амны бэлгээс аштын бэлэг гэдэг энэ амнаас гарч байгаа үг болгон чинь энерги амнаас гарч байгаа үг болгон чинь чиний үйлдэл те энэ зан төлөвшил тэгээд энэ аливаад хандах хандлага ингээд яванда чиний бүх одоо аз жаргал хувь зайг чи ингээд бараг шийтгэр хэмжээний тийм чухал юм байгаа хгүй юу. Би дотор ингээд маш даруухан өөрийнхөө баймаар бэвч би ингээд хэлбэр дагаад одоо ингээд үеийнхнтэйгээ хоцрохгүй тулд үеийнхнээсээ хоцрохгүй тулд ингээд амар кул царайлаад амар сонь үг мөг хэрэглэх гээд байх юм бол би ингээд зөрөлдөөд эхлэн штэ өөртөөгөө яг ингээд би тэгээ тэрнээс хойш яг ойлгоо за би ерөөсөө элдв модны үг хараалын үг янз бүрийн үг хэлэхгүй үгээ юу анхаармаар юм байна гэх. Тэгээ би дараа нь янз бүрийн муу мухаг хэлхээс өмнө хилээ хаздаг болчихсон. Тэгэхээр энийг бол яг ээж маань надад сургасан. Үгээ хянаад сурснараа би дараа нь хожим амьдралдаа одоо гадаад хэл сурлаа. Бас яг тийм хэрэгжилж байгаа үгийн сан буюу чиний хэлж байгаа үгс ярихдаа сонгож байгаа үгийн сонголт энэ бүх юм чинь ер нь чамайг илэрхийлж идэг. Чиний боловсрал хэр зэргийн хүн бэ? Чиний хувь хүний чинь хөгжил хэр зэрэг хүн бэ гэдгийг ерөөсөө наад амнаас чинь гарч байгаа үгс чинь илэрхийлж яадаг гэдгийг би дараа нь өөрөө бас ингээд судалж авах явцдаа бүрэн ингээд бүх зүйл ингээ хоорондоо холбоо хамааралтай байдгийн байна гэдгийг би мэдээд тэгээд би ингээд амар баярлдаг. Тэгэхээр би одоо ч гэсэн би ингээд элдв муухай үг хэлдэггүй. Би бүдүүлэг эсвэл ингээд модонд орсон тийм тренд үг энэ төр ерөөсө хэлдэггүй. Ингээд хянаж сурсандаа маш их баярлаж явдаг. Энэ хэмжээгээрээ ч гэсэн надад ингээд Германд сурж байхад хожим ажлын орчинд тэнхимд их сургуульд ажилладаг байхад тэр хэмжээгээрээ аягүй гоё боловсон тийм соёлтой тийм хүмүүсээр нэгсэндээ бас хүрээлүүлдэг. Тэгэхээр чи өөрөө ямар ярьж ин тэр хэмжээгээрээ бас тийм яриадаг хүмүүстэйгээ хамт ингэж нэгсэндээ таарна штэ. Тэр утгаараа ингээд ер нь бол ингээд хүрээлээ бас 90 тойрныхоо хүмүүсийг ч гэсэн хүрээлээ бий болох гээд яг чиний энэ үг яриа чинь маш чухал гэдэг юм байна гэдгийг бол талархаж явдаг 3 дахь сургаалч гэх юм уу үг бол тийм үү гэдэг асуулт. Миний багын найз бүр 1-р ангиас найзлсан найз. Үржээгээсээ би энийг сурсан. Ганцхан үг хэлсэн. Тэр нь юу вэ гэхээр тийм үү гэдэг асуулт. Үржээ маань техникийн сургуульд би муйсын олон улсын харилцаанд байсан. Тэгээ бид хоёр ингээд уулзж агаад тэг ингээд сонингоо хуваалцаж байгаа байхгүй хоёлаа хоёр биендээ. Тэгэхэд ингээд би ингээд юм ярангууд найз маань урдаас тийм үү гэж асуудаг гэсэн. Тийм үү? Өө ямар сони, ямар гоё. Тэ өө би өстө мэдээгүй шүү дээ. Өө тийм үү? Тэгээд би ингээд нэг юмыг анзаарсан. Би болохоор хүн надад юм хэлэхэд дандаа тийш тэгдэг байхгүй юу? Тэгж хариулдаг байсан. Ер нь бол ингээд бас өөрөө бүр мэддэг байсан ч мэддэггүй байсан ч би дандаа тийш нэрээ тэгдэг байхгүй юу? Гэл ингээ амар хурдан доо харилцан ярианд зүгээр л ингэж хамтдаа ярихын тулд ингээд надад тэр зүйл үнэн байна уу худлаа байна уу миний мэддэг зүйл мөн үү биш үү үл хамааран би дандаа тийштэй тэгдэг штэ гэд ингээд мэдэмхийрдэг байсан. Тэг би яг тэрэн дээр би анзаараад тэг би ингээд найзтайгаа шууд өөрийгөө харьцуулсан байхгүй. Вау, ингээд хүний яриаг сонсоод тийм үү гэж асуух чинь айгүй гоё юм биш тий. Маань миний амьдралд өнөө хүртэл надад маш их хэрэг болсон. Яг өөрийнхөө мэддэг юм дээр л дуурдаг, мэддэггүй юм дээр би дуугаа. Тэгээд би маш их сонсож сурсан. Нөгөө хүнийг айгүйх сонсдог болсон. Тэр хүнээсээс одоо ингээд бид нар найзуудаараа уулзлаа. Би ингээд надад ингээд миний хувьд маш их шинэ юм ингээд амьдралд маань гараад өргөмж байгаа ч гэсэн би ингээд өөрийгөө яриад өөрийнхөө одоо амьдралыг яриад ингээд ахгүй би эхлээд сонсоод нөгөө хэдийгээ яриулдаг болсон. Тэг гих мэтчлэн ингээд дүр тутамдаа энийг ингээд хийгээд хэрэгжүүлээд ирсэн чи ингээд маш гоё болсон. Тэгээд хүмүүс хүртэл чамтай ингээд уулзахтаа ярихдаа дуртаа нэгдүгээрт хоёрт би ингээд мэддэггүй юмаа мэдэмхирэхгүй болно гэдэг чинь яг юу гэсэн үг вэ гэхээр чи өөртөө үнэн ч штэ чи худлаа ярихгүй штэ тий. Тэгэхээр худлаа ярина гэдэг бол миний хамгийн дургуй зан чанар. Гэтэл би тэрийг өөрөө өмнө нь амар ингээд чөлөөтөд ингээд нөгөө гин биш зан гэдэг шиг амар уран фантазтай мэдхгүй юм хүртэл мэддэг юм шиг тутахгүй гэлтэй ингээд ярилдаг байсан. Тэгээд би тэрийгэ байсандаа амар баярлж явдаг. Хэрвээ та нар миний тухайн үеийг шиг юм болгонд л ингээд өөрийнхөө давсыг нэмэрлэмээр байдаг. Өөрийнхөө ингээд юмыг хэлмээр байдаг, ярмаар байдаг бол үнийгээ болоор би ингээд видео хийжсэн чи энд ингээд эрвээ хийнүүд ирээд эргэлдээд байна. Ямар гоё юм бэ.
Дөрөв дэх надад маш их миний амьдралд эргээр нөлөөсөн сургаал болохоор манай хадам аавын модоор маш гоё юм зороод юм скульптур янз бүрийн хийдэг уран баримлч хүн маш өндөр настай 80 гарчихсан мөртлөө би амнаас нь зээч ямар нэгэн юм өвдөж гин ямар нэгэн гоншгоноод ингээд энэ тэгээд энэ гэсэн би нэг ч тийм сөрөг юм сонсож байгаагүй амнаас нь бүр ингээд би бүр гайхдаг байхгүй юу. Ерөөсөө уулзах болгонд, таарлах болгонд, юм ярих болгонд, бичих болгонд үргэлжийн тийм гоё эрэг юм ингэж бичдэг, ярьдаг те. Надад ингээд чи шинэ Vogue дээр гарсан тийм зураг харсан уу? Загварын одоо сэтгүүл зүйтэй холбоотой айгүй гоё нийтлэл байна. Загварын гоё шүүмж нийтлэгдсэн байна гэдэг. Эсвэл хүүдээ ингээд архитектортой холбоотой бүх одоо тийм мэдээллийг ингээд хайчлаад өгөөд явуулдаг тийм маш гоё хүн байдаг. Нөхртөө танилцаад би тэд айгүйх жил болгон Венец руу аялдаг гэр бүлэрээ хадам аав ээжтэйгээ тэгээд ээж маань бас Германд ирсэн байж хата бид нэр аваад явж исэн. Урлагийн гоё үзэсгэлэн үзээ явж байхдаа зөмрүүдийн үзээл заримыг нь шоолол заримыг нь багтаал явж исэн. Тэгээ энийг өстө хинч чадсан штэ тэгэл хоёлоо яриад инээлдэл заяа тэр урлагийн бүтээлийг ойлгохгүй юм байж битээр ингээд инээгээд шоолоод чангаараа явж исэн байхгүй. Нэгсэндээ өөрсдийнхөө мангарыг харуулаад явж исэн байх нь шүү дээ. Тэгсэн чинь манай хадам аав юу гэсэн гэж тэгвэл тэгэл хийлдэ. Тим амархан, тим хүн болгоны чаддаг юм бол тэгвэл хий. Тэгээд тэр нь болохоор германаар дан мах тоох. Монголоор болохоор тэгвэл тэгэл хийлдэ. Үнэхээр тим сүрхэн юм бол хийлдэ тий. Чи тим урлагийн бүтээл чамд амархан санагдаад хийгээд харъя. Тэгэхээр би яг тэндээс битээр ингээд хоёлоо тэгэл нам болчихсон тэр үгийг сонсоод тэгэл хоёлоо дараа нь энийгэл хадам аавстай жинтэй үг хэллээ тэгэл. Тэгээд дараа нь би тэрнээс хойш би ямар нэгэн юмд гоморхох, ямар нэгэн юмыг голох, шилэх, ямар нэгэн юмыг ингэж шүүмжлэх болохтой би дандаа өөрөөсөө чи тэгвэл тийм сүрхэн юм бол хийлдэ. Чадах уу? Үнэхээр чи тийм сүрхэн юм бол ингээд өөрийгөө энэ өмнөөс ингэж дээр тавьж юмыг ингэж дээрээс харж их зан гаргаж байгаа ч юм уу бардамж байгаа ч юм уу эсвэл голж байгаа бол тэгвэл чи өөрөө хийлдэ чадах уу? Үнэхээр чам тэр чадвар нь байна уу? Хувийн хүчлэлийг ингээд судлаад явж хахад уншаад явж хахад олж харсан юм бас яг энэ сургаалтай яг адилхан байсан. Тэр нь болохоор одоо чиний мөрөөдөж байгаа зүйл, бодож байгаа зүйл, санаанд ч байгаа зүйл хийсэн үйлдэл хоёрын чинь хооронд маш том ялгаа байдаг те. Тэгэхээр чи дотроо бодоол яваад иж болно. Эсвэл ингээд бичээд төлөвлөөд яваад иж болно. Гэхдээ яг хийгээд ажил хэрэг болгочихсон байна гэдэг бас шал өөр шатанд юм яригдж байгаа. Тэгэхээр энэ хоёрын ялгааг л ойлгох ийм одоо жинтэй сургаал өгсөн. Тийм тэгэхээр би бол тэгэл тэрнээс би шууд тэмдэглэж авсан. Дан мах тоох гэдэг герман. Дараагийн миний талархаж явдаг сургаал нөхрөөсөө сурсан зүйл байгаа. Байнгын дарамттай ч юм уу, байнгын драматай амьдраас сурчсан. Тэгээ бүр ингээд зовлонд ингээд умбаа сурчсан. Тэгээд ингээд маш гоё тайван байдалтай, маш гоё ингээд хүн өөрийн чинь ингээд хайрлаад ингээд гоё амар амгалан ирэхэд тэрийгээ ингээд нэгсэндээ даах чадваргүй ингээд чи ингээд өөрөө ингээд зовлуудаад байдаг. Тэг яг энийг манай нөхөр надад хэлчихсэн байхгүй. Чи битгий өөртөө түүгуудаад байгаа чи тий битгий өөртөө зовлондуудаад гэд тэгжил би тэг ингээд хоёлаа ингээд маргалдаж байгаа тийм үг хэлэхээр бүр уралцдаг гэсэн чи ямар тэнэг ямар ч мэдрэмжгүй хүн чамд ингээд өөрхөн асуудлыг ярьж хад уртаас нь чи битгий өөртөө асуудал үүсгэдэг гэд муухай хүүтэн сэтгэлтэй бла бла гэл бүр тэгэл би бүр ингээд галзуурчдаг тийм байсан. Гэтэл ингээд манай нөхөр надад яг л үний юм хэлжсэн байхгүй. Тэгээ тухайд намайг уурлуулж исэн тэр өгүүлбэр нь одоо миний хэлэх туртаа номер 1 өгүүлбэр энийг болсон. Би одоо хүртэл хүүтэй хэлдэг. Минийхөө үнэхээр асуудал байгаа мó эсвэл чи ингээ асуудал ургуулж бодож гаргаад өөртөө хэцүү түүгүүдэд байгаа мó гэдгийг ингээд амар дандаа ярилцдаг. Ялгаж салгаж ярьж ойлгуулахыг хичээдэг. Солонгос кино шиг юм амар хардуулдаг, харддаг, хэрэлддэг нэг юм амар юм нүгэлцаанд байжгаад тэгээд ингээд манай нөхөр чих юм амгалан тайван. Тэг би ингээд амар сонио хардаж мартахгүй амар тэнэг гэ. Тэг би бүр ингээ хардуулах гад заяа. Тэг би ингээд зүгээр гэртээ сууж ийснаа энэ бүр намайг өдөр болгоно гэртээ хийж идэг хэвээр бэлэнгээ ботчин энтер гээд тэгээд би ингээд гараад харанхуй шөнөөр би ингээд гараа хардуулах гад би гадагшаа гардаг амар тэнэг байгаа зү. Чи ингээд зүгээр гэртээ сайхан суугаад хамтдаа байгаа тэр цаг мөчөө ингээд гоё хамт өнгөрөхөө эсвэл ингээд өөрт чинь гоё цаг гарч штэ чи ингээд өөрийгөө хөгжүүлэх юм хийхээ оронд би ингээд нөхрөө хардуулах гад зүгээр гараа явж байгаа хөө. Тэг хайчих чам харанхуй шөнөөр тэгснээ би ингээд араас гарч ирсэнгүүгээ уурлаад тэгэл ингээд хэрүүл хилдэг. Тэгээ нөгөөдх маань ингээд сүулдэ үгүй би яагаад өдөр болгон чамайг ингээд хардах чи яагаад намайг ингээд дутуулах гээд байгаа юм бэ те би ингээд эхнэрээ би өдөр болгон хардмааргүй ш.
хоёлоо чинь бие биенээ сонгочихсон, хоёлоо бие биендээ хайртай ингээд хоёлоо ингээд ирээдүрөө явж иж яагаад заавал ингэж бие биенийгаа одоо хүртэл ингээд тэмцэх ёстой юм бэ гэд. Тэгэл би бүр өстө нэрээ ёй бүр өөрөөсөө заримдаа ингээд ичдэг байсан тухай би ямар азар манай нөхөр юм тайван тэгээд юм гой ойлгодог тэгээд намайг яаж твчсэн юм бэ л гэж боддог. Би бол хэрвээ өөршигөө тийм хүнтэй тухайд байсан бол шууд хаях байсан. Одоо би ингээд надад өдөр тутамд ч юм уу амьдралд ямар нэг юм болоод ингээд бухимдах тохиолдол гарна штэ. Би ингээд хин нэг намайг урдлаа, хин нэг нь онцгүй зан гаргалаа гингүүд би шууд ингээд дотроо шууд хоёр юм асуудаг. Окей, би өөрөө зовлон удаад байна уу эсвэл үнэхээр гараад ирчихсэн зовлон уу? Тэгвэл би одоо энийг яаж шийдэх үү гэл ерөөсөө ингээ хоёр тишээ. Тэг маш амар болсон. Өөртөө үнэнчтэй ингээ бүх юмдаа гоё амар амгалан зовлонгөөж ингээ маш гоё тайван байна гэдэг чинь ер нь бол тийм маш гоё тийм жаргал. Тэгэхээр энийг дааж амьдрах хэвээр. Тэгэд энийг надад манай нөхөр ойлгосон. Тэгэд энэ маань надад хэрэг басан. Тэгэхээр чи хэрвээ өөрөө ингээл байнга л гутраал, байнга хин нэгэнд гомдоол, ойр дотныхоо хүнтэй хэрүүл өдөөл, зөв зүгээр байхад нь ингээл хэрүүл өдөөл, хэрэлдээл, драматал юм гордоол, хараал тэг ингээд идэг бол чи ингээд энэ сургаалыг санаараа битгий өөртөө зовлон удаад чи наад байдлаа өөрчлөх юу хиймээр энэ тэрийг хий. Тэр хүн чинь үнэхээр чамд ирээл чист онцгүй би чамд хайрг болчлоо гэж хэлээгүй л бол бити өөртөө дотроо ингээл тэ энэ надад хайрг болсон, энэ надад тийм гэж зовлон удаад бай гэдгийг амар сайн сурсан. Тэгэхээр энэ бол үнэхээр өнөөг хүртэл надад хамгийн их тусалсан тийм одоо сургаалууд. Дараагийнх нь болохоор яг энэ саяныхтай жоохон төстөө энэ хөрөнгийн зөвлөх тийм компанид ажилладаг байсан. Манай дарга тэгээд эхнэр нь байнга бас ингээд яг офис дээр нэрээд өөрийн гэсэн бас офистой. Тэр хоёр маш гоё гэр бүлэхгүй. Тэгээд би ингээд ер нь аюу хардаг байсан. Энэ ажлын хүлээн авалт энэ төр болоод тэгээд ингээд манай даргаыг жишээлбэл ингээд ажлынх нь хүн хурж ирээд бүжиглэн дөрчмөрхаа нөөч ингээд өөрийн гэсэн дүрмтэй би зөвхөн эхнэртэйг л бүжиглэн. Тэрийг нь мэдээд ингээд хүмүүс угаасаа нийт урддаггүй. Би ингээд дараасаа та яагаад тийдин гэхээр би нэгэнтэй нь бүжиглэхээр нөгөө хэд нь бас бүжиглэхийг хүснэ. Тэгэхээр би бүгдэнтэй энэ ингээд орой ингээд гой баярын орой би ингээд бүгдэнтэй нь бүх хүмүүсийг ингэж тий одоо ингээд хүнийг бодож би өөрийнхөө тав тухайг алдуулмааргүй. Бүжиглүүл би их нэртэйгээ бүжиглчихэл би өөрийнхөө амьдралын одоо энэ хантайгаа бүжиглчихэл бус үед нь би ингээд энэ оройг сайхан enjoyдмор байна гэд тэгж хэлжсэн. Тэгээд би ингээд ер нь тэр хоёрыг аягүй хүндэлж явдаг. Тэгээд би ингээд эхнэрээс нь аягүй юм бас сурдаг байхгүй юу. Яаж ингэж ер нь гэрүүлэг авч явж яаж ингэж нөхрөө ингэж гоё одоо бүх юмд нь тэг ингэж оролцдог. Тэгэхэд ингээд зарим гэрүүлэг чи ингээд нөхөр нь ажилдаа эхнэр нь юу хийдгийг ч мэддэггүй тийм байдаг шүү дээ. Тэгэхээр би болохоор яг миний гэр бүлээ авч явах одоо тийм зарчмын яг нэг юм би энэ хоёроос аяг хүлэрч авчихсан. Тэгээд нэг удаа би ажил дээрээ маш гонхтой очиад яад үгүй өмнө нь нөхөртэйг муудалцсан. Тэг би бүр амар гомдолтой ингээ миний хоолон дээр ингээ юм тэглээд бүр ингээл бүх юм болохгүй. Тэгэл бүр ингээ уур хүрээл зүгээр явчихдаг юм билүү хаяал ерөөсөө нэг тийш явчих нэг найз руугаа явж очиж хит хоног алгуулт юм билүү гэж бүр ботцсан. Дараа эхнэр нь намайг хараад чансээ зүгээр өө чи өнөөдөр нүд чинь жонгоо нэгтэй ах чи яасан гэ. Тэгмүүд нь би харин нөхөртөөгөө муудалцаад бит хоёроо тэгээд ёо өстө амар хэцүү ингээл. Тэгээд би яагаад тэгж хэлж байхдаа би юу хүлээсэн бэ гэхээр би тэр даргийнхаа эхнэрээс намайг хөөрхий хэлвэл те өөстө мэдөө битэтийг ингээд санаа зов гэл миний толгой гилэх тийм л одоо нэг өрөвдөөл надад ингээд те миний талд ороод нэг тэгхэл юм хүлээсэн юм шиг байгаа. Тэгсэн чинь манай тэр даргын эхнэр надад юу гэсэн гэж чанси чи тэгээд өнөөдөр ажиллаад тараад очоод гоё хоолунд хийгээд гоё ширээ мэрээд саад ингээд тэгээд өртөгөө ингээд яриад ингээд баярлуулчихгүй юу тэгэл надад асуудал чинь шийдэгдчих юм байна гэд. Тэгэхээр би дотроо энэ ямар тэнэг юм зөвлөдөг хүн бэ те. Яхаараа би тэгж нөхөр харагдах хэвээр. Тэр надаас уучлахгүй ш. Тэр намаа миний араас гүөх хэвээр. Гэ би бүр ингээл амар энэ ямар тэнэг хүн өөрт нь надад амар хэцүү юм гэж байгаа намаа гэрте очиод баг хоол мол хийгээд даварцсан. Би яг л тэрэнд очиж хоол игээ сууж штгээл. Дотроо бол яг нөгөө анхны реакцэн тийм. Яраа нь гэрте ирээд зүгээр би ингээл ярих гал эхлэнгүүд манай хүн шууд өөрөө харин би бүр бас яг ингээд чамтай өнөөдөр ярих гадтай уучлаарай гэл. Тэгэл бит хоёрын асуудал зүгээр ингээд шууд тэгэл шийдэгдээл миний нөгөө хоолоо дээр өдөржин тэглээд исэн намайг зоож исэн чинь өргөс авсан юм шиг алга болол. Тэгэл би амар гоё орой намар амгалан. Тэг би тэр даргийнхаа эхнэрээс нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд чи юу хийсэн бэ гэж надаас асуусан. Тэгэхээр намайг өрөвдөж толгой илхийн орон надаас тэгэж асуусан. Тэгтээ Вагнараас сурсан юм болохоор ямар нэг юм боллоо. Найзуудтайгаа хинтэй ч юм би ингээд үл ойлголцол үүслээ. Амьдралд асуудал гарлаа. Би дандаа чи энэ байдлаа өөрчлөхийн тулд юу хийсэн бэ гэж асуудаг байсан.
Тэгэд энэ маань надад бүр амьдралд маш их тусалсан. Би хин нэгэн гарч ирээд миний асуудлыг шийдэх биш, миний толгойг илээд өрөвдөх биш. Эсвэл ингээд залбираал ёо ёстой бурхан миний асуудал шийдэгдээсээ энэ ингээд өгөөсөө тэгээд өгөөсөө гэж бэлэмжлэх биш. Би шууд өөрөө актив буюу идэвхтэйгээр үйлдэл хийж эхэлсэн. Тэгэхээр би ингэж сурсан. Тэгэхээр би ямар нэг юм бол энэ нөхцөл байдал надад таалагдахгүй бол би өөрөө юм хийх ёстой юм байна гэдгийг бүр ясам хандаа шингэл ойлгосон. Тэгээд тэр хоёрын харилцаанаас би ингээд зөвхөн эмэгтэй нэрхлээл нөгөө нөхөр нэг уул нэхнэр авцсан байдаг гэтэл нөгөөдг нь хүүхэд нэм шиг эрхлээл явж идэг те. Тэгэл ингээл ерөөсө асуудал шийдэхэд нь хажууд нь ингэж түшиж тулж чаддаггүй эрхлээл явж идэг ингээл нэг тийм тэгэл тунирхаал гомдоол явж идэг тийм харилцаа биш. Ингээд амар гой хоёулаа ингээд нэг төвшөнд тэг хоёулаа ингээд хамтдаа баг болоод ингээд яг нэг чиг зогсдөг юм бэ. Асуудал гарлаа хоёул зэрэг тэр асуудлыг шийддэг гэдэг. Энэ миний ингээ би хараад яг өөрийнхөө бас гэр бүл дээр амар хэрэгжүүлдэг. Би ингээ яг дотроо за би яг нөхрийнхөө баруун гарна. Ямар нэг юм боллоо хоёлаа хамтдаа тий тэрнээс би биенийхээ эсрэг чийлсэн биш юм бэ шүү гэдгийг ойлгож авчихсан. Тэгэхээр дараагийн удаа ямар нэгэн асуудал гарлаа хоолой дээр чи юм тэглэлээ. Шууд окей чи энийхэн төлөө чи юу хийж чадхаар байна. Шийтгэе чи алхам хийгээд үз. Тэгээд дараа нь чамд харамсах юм байхгүй. Чи өөрийн зүгээс бүх юмаа хийжсэн. Чи ядаж өөрийнхөө зүгээс юмаа хийчихсэн байгаарай л гэдгийг ер нь бол би тэр хатагтай Вагнараас сурсан тийм сургаал. Дараагийнх нь болохоор энэ Хийлгэн Дорф гэдэг багш гэдэг юм. Би нөгөө энэ эрүү эрхцэн ном гэдэг бит хоёр ингээ хамтарч гаргаж ирсэн. Тэгээд энэ хурал зохион байгуулаад би дандаа бүтээлүүдээс нь орчуулж гаргаж ирсэн шүү дээ. Тэгээд энэ багшийн маань нэг хэлсэн үг гэдэг. Эрдэм шинжилгээний хурал болоод тэгээд докторантууд ер нь ингээ судлаачид өөрсдийнхөө яг нэг сэдвээр ингээ хурал хийгээд бүгдээрээ ихтгэл тавьчихсан байхгүй. Хятад судлаач ихтгэлээ тавиад германаар зөв яриад байгаа. Тэг яг ярьж чаддаггүй мүү гэхээр үгүй яг яриад гэхдээ нөгөө аялах нь яг нөгөө хятадтайгаа холдоод ингээд амар хэцүү сонсоход бүр ингээд айгүй хэцээс авах ингээд туг таг гээл. Угаасаа бүр ингээд инээд хүрмээр юм шиг ингээд айгүй сонио яг тэр хурлын ингээд юм сериосны юм болж ахт чи ингээд тэр хүн ингээд үг хилэнгүүт ингээд нөгөөх нь юм амар юм аялга нь айгүй хэцээсэн болохоор ингээд инээд хүрээд тэг ингээд гээл тэгэл ингээд хүмүүс бүгдээрээ ингээд амар нөгөөдгий чинь жоох ингээд шоолох гот ч юм уу ингээд тэгэл тэг би ч гэсэн бас тэгэл дунд нь ингээд инээдээ барьцсан л ингээд ямар эвгүй юм бэ гэл тэгэл суужсэн байхгүй. Тэгсэн чинь яг тэр ихтгэлээ дуусгаал ясан чинь манай профессор айгүй сайн судалгаатай сайн ихтгэл тавьсанд маш их баярлаа. Тэгээд анзаарахад өнөөдөр ингээд маш олон хүн аялгыг чинь нэг ингэж онцолж хараад ах шиг байна. Тэгээд хэрвээ би хятад хэл дээр ихтгэл тавихтаа чиний энэ хэмжээнд тавьдаг бол би өстой өөрөөрөө бахархах байсан гэд. Тэгэхээр ингээд тэгэл хийсэн. Тэгэл бүгдээрээ нөгөө тэр ажилчид нөгөө тэндээсэн инээж минийгэдээс хүмүүс бүгдээрээ ингээд нам болсон аахгүй. Тэгэл би багшаагаа шууд вау энэ хүн өстэй ямар мундаг хүн бэ те ингээд хүнийг эвгүй байдалд орцсон хүнийг нэгсэндээ аварж байгаа аахгүй. Хөрх амт ингээд эвгүй түгтчээдсэн тэгээ сандраад исэн тэр хүний чинь ингээд амар гоё ингээд эвгүй байдлаас гаргаад ингээд аварчж байгаа аахгүй. Би болохоор дотроо ингээд яг ёо энэ өстэй үг хэлэх гэж өстэй түгтчээд ямар хэцүү юм бэ ёо. За ингэж германаар яриад өстэй нэрээ өөргөө ч хүнийгч зоогоод гээд дотроо бараг ингээд тэгж ботцсон суужсэн. Тэгээ би багшаагаа тэгж хэлсний дараа би өстэй амар өөрөөсөө ичээд ёо за чи нэрээ бойл тэрийн хоёр докторийн цолтой философийн доктор, эрх зүйн доктор, хоёрын хоёр докторийн цолтой ийм мундаг хүн гэтэл асуудалд яаж хандж ийн тэг ингээ хүний эвгүй байдлаас нь гаргаад тусалж ийн. Тэгэд би яг тэр үеэс хойш би дандаа ингээд хэрвээ чи намайг байхаа энэ орчинд ямар нэгэн одоо хүн сул дорой тэгээд эвгүй байдалд айхан бол чи заавал тусалж ах хэрэгтэй юм байна. Энэ бол үнэхээр класси буюу өнгийн одоо тийм гоё чанар юм байна. Тэгээ би тэрнээс хойш ингээд хин нэгэн сул дорой ч юм уу эвгүй байдалд орсон байх юм бол инээх, дооглох эсвэл ингээд дээрлэх тэр талд нь хизээч орохгүй заавал би тэр хүний талд орох юм байна гэдгийг ойлгож авчихсан. Тэр яг багшаагаа яг энэ жишээн дээрээс авчихсан. Тэгээд багш маань яг надад тэгж тийм сургаал хайрлаггүй гэхдээ бусдыг шоолж инээж байгаа тэр хүмүүс өөрсдийгөө ямар хүн бэ гэдгийг харуулж идэг юм байна гэдгийг л ойлгуулж өгсөн. Вэ хин нэгэн ингээд тухайд бүтчээд ядраад явж ах юм бол бити ингээд хизээж бити гэж өөрийгөө дээр нь тавьж өөр бас ингээд ядарсан үед нь ингээд уламтэй ингээд дээрээс нь тэгж
тавлж гараад багшаасаа яг тэрийг хараад за би өстө энэс хойш хизээж ингэж өөрийгөө хүнээс дээр гэж бодож авахгүй. Тэгээ дээр нь бас ингэж хин нэг юм чамаас ингэж таарууд чадвартай муу энэ төр байсан ч гэсэн хамаагүй чи ингэж үргэлж дэмжиж тусалж явдггүй маа гэхий чи хизээж эвгүй байдалд нь хүнийг орхиж байгаа бол чи онцгүй хүн шүү гэдгийг л амар сайн ойлгож байна. За дараагийнх нь болохоор би дарахны дөнгөж төр сургуульд орохт маань захирлна гэдэг өөд болчихсон бурхан болооч Адам Бэй гэдэг хүн байсан. Тэгэд би тэр хүнд маш их талархаж явдаг. Ямар нэг юм болохоор дандаа сайн талыг нь олж харж сураа гэдгийг би сурсан. Нэг юм болонгод окей. Заавал аль нэг та сайн тал нь юу вэ? Энэ одоо сөрөг тал нэж олон тэгвэл яг сайн тал нь юу вэ гэд би бүр ингэж ухамсартайгаар юмны сайн талыг хайж сурсан. Тэгээ би ингэж хүн дээр ч гэсэн би одоо тэгдэг эерэг зүйлийг ингэж хайх, бүр ингэж ухамсартайгаар эерэг юм нь юу вэ гэж анзаарах. Энэ болгоныг би яг тэр захирлаас анх сурчсан. Тэгэхээр надад хэлжсэн том сургаалуудын нэг бол үнэхээр тэр Адам Бэй захирлын талигч захирлын маань үгүйсэн. Тэг би маш их талархаж явдаг. Одоо 9 дэх миний талархаж явдаг сургаалууд гэх юм бол та нар маань гайхах. Тэр бол ерөөсөө Монгол тарин одоо нэгсэн багшийн сургаал, номын сургаал уу тарин гэдэг. Тэгээд би та нартай харуулах уу. 330 тарин уншлагын цуглуулга гэдэг юм шидэд тарины сангаас гээд тус бүхнийг хичээгч тарины чуулган гэдэг энэ ард Улаанбаатар хот 2003 он гэж байгаа байхгүй. Тэгээд үн 1000 төгрөг гинэ. Йоо амар хөөр 1000 төгрөгөөр би ингээд авч исэн ийм 330 тарин уншлагын цуглуулга гэд байгаа. Одоо ингээ хүмүүс аяух бясалгал хийгээл аяух тийм mindfulness тэгэл ингээл янз бүр юм ярьдаг штэ. Гэтэл энэ монголчууд маань бидний өвөг дээдэс те өвөө эмээ нар маань бид нарт угаасаа ингээл эртнээс л энэ meditation, mindfulness энэ юмнуудыг чинь бид нарт дуулна гэд заагаад өвлүүлээд үлдээсэн. Тарин унших чинь зүгээр л бясалгал юм билээ. Тэгэхээр ямар нэгэн шашны номлолт хит автаад хит шашинлаг гэсэн утгаар биш. Тэгээ би бол тэгж хит юмыг ерөөсө тэгж хитрүүлээ туйширдаггүй. Зүгээр надад энэ тарин уншлаа би энэ номыг ингээд эхнээс нь дуустал нь уншихад яг нэг ойролцоогоор 30-40 минут болдог. Тэгээ тэр 40 минут би миний толгойд ямар ч бодол байдаггүй. Би энэндээ би яг төвлөрч уншдаг байхгүй. Тэгэнгүүт энэ маань хожим одоо энэ хүмүүсийн одоо ингээд хийгээд байгаа, хичээгээд байгаа, хийх гээд байгаа бясалгал тэгээд энэ mindfulness буюу одоо ингээд альваад анхаарахтай байх те ингээд энэ л юм билээ. Тэгэхээр одоо хүн болгон йога хийгээл, бясалгал хийгээл, ингээл суудаг, meditation хийгээл ямар нэгэн юм уншдаг. Би болохоор ерөөсөө ингээл 2003 оноос хойш ингээд тарин уншаад бясалгал хийдэг байсан юм билээ. Тэгээд надад энэ бол миний амьдралд маш их хэрэг болсон. Би маш их талархаж явдаг тийм сургаалууд гэж би яалтчгүй хэлнэ. Яагаад тэгэхээр энэ маань аль нэг шашныг хит дүүлгөөд, аль нэг шашинд хит автаад ингээд бурхан гээл ингээд ах биш. Энэ бол зүгээр л би дотооддоо маш гоё амгалан тэг гоё цэвэрхэн тэгээ гоё юм өөрийгөө ингээд захирч сурдаг те чи ингээд бодлоо зэгцэл сурдаг, өөрийнхөө элдв бодол толгоондоо байлгахгүй байж сурдаг, бясалгаж сурдаг. Тэр утгаараа надад энэ сургаал маш хэрэг болсон. Тэгээд би энийг гандангаас аваад тэгээд тухайн үед хардаа ингээд нөгөө урагдахгүй муухай олохгүй гэдэг ингээд скотчтаад би тэг хаашаа л явна энийгээ дандаа авч явдаг. Тэгээд энэ яг надад бас миний амьдралд хэрэг болсон сургаалт бясалгал хийх гэхээр одоо хитрхи хүнд сонсогдохгүй дээл зүгээр л өөрийнхөө бодлыг зэгцлэх нэг тийм цагтаа болоо. Чамд өөрийн гэсэн цаг, өөрийн гэсэн орон зай, өөрийн гэсэн бодлоо зэгцлэх нэг тийм ритуал буюу юм заншил хэрэг болоод байгаа байхгүй. Хүнд гой сургаалтай номнууд судар идэг. Тэгэхээр тэднийг бас ингээд уншаад суугаад зөвхөн одоо тэр номондоо нэгсэндээ ингээд сэтгэл зүрхээ зориулаад уншихаар чи ингээд хэдэн минут амарчж байгаа байхгүй. Энэ хэдэн минут чи эргэн тойрны дуу чимээг ингээд хаагаад эргэн тойрны бүх замбраагүй явдал юу гэдгийг бүгдийг чи ингээд өөрөөсөө холдуулаад амар гоо ингээд зэгцэрч өгдөг гэсэн утгаар надад энэ бол одоо нэг оюуны тийм завсарлага авахд айгүй хэрэг болсон. Надад хүн ингээд чи тарин унш гэж хизээж зөвлөж байгаагүй. Би зөвөр өөрөө интуитив буюу сонгороо зөнгөөрөө ингээд би ингээд татагддаг тийм юмнууд байдаг байхгүй. Тэгээ тэрийгээ би яг ингээд дээдлээд хүндлээд за би хэдийгээр би ингээд энэ шашинд хит автаад би ингээд мөргөл үлдээл амар ингээд хит
ямар нэг юм давтахгүй мухар сэсэг хит их биш. Гэхдээ би бол багшд номд бол мөргөж явахад надад мэдээж муу юм болохгүй штэ гэд тэгээд би тэрийг ухамсарлал анх ингээд яг айгүйх тийж тийм маань мэгзэм унших танилцаж эхэлсэн. Одоо баг ийм гоё судар ийм тарны чуулган бүр гоё байдаг хаа. Тэг бүр ингээд гэртээ залаад айгүй гоё ийм баримтагтай тавьчвал бүр гоё ах тэг. Тэгээд ямар ч минийх бол ингээд бүр 2003 оны ийм амьдралдаа маш их талархаж явдаг нэг зүйл болохоор би бас нөхрийнхөө нэг хэлсэн үг. Герман сэтгэлгээ, Монгол сэтгэлгээ хоёрын зөрөө заримдаа надад айгүй хэрэг болдог байхгүй. Жишээлх юм бол би ингээд стори хийх ч юм уу, ингээд влог хийх, би ингээд сошиал медиагаар өөрийнхөө юмнуудыг хуваалцсан шүү дээ. Тэгэхээр ихэнх хүн ер нь дургу. За ойр дотны хүмүүс маань дургу. Манай ээж бол бүр бити ингээд хамгийн маань дэлгээдээ бити хүнд хамгийн маань харуулаад хүмүүсийн нүд орчин хүмүүсийн дургуур нь намайг хайрласандаа тэгж хэлж байгаа. Тэгч чинь чам тэгж хэлж илээ хил ам хүрчин гэл. Тэгээд ингээд нэг юм айдас биднэрт ингээд миний бүр ингээд уугийн ингээд цаанаас нь ингээд юм өөрийгөө хязгаарлсан ингээд юм үл үзэгдэх юм айдас байгаад идэг гэсэн байхгүй юу. Тэг ингээд нэг юм хийх гэхээр дандаа нэг бол хүн юу гэх бол хүмүүс намайг юу гэж бодох бол эсвэл ингээд хийчихэр цагаан хилам хүрчин хар хилам хүрчин гэд ингээд айгаад ингээд бүр ингээд ерөөсөө юм айдста хизээж гоё өөрийнхөө ингээд гоё чөлөөтэй байж чадахгүй би ингээд дурандаа би ингээд амар гоё өөрийнхөө сурсан юмаа ингээд хэлмээр байгаа юм эн чинь ингээд би дурандаа хийгээд авахгүй би тэрнээс одоо ингээд энэнгөөрээ мөнгө төгрөг олдог ч юм уу те эсвэл ингээд би та нараас лайк авах гээд би хизээж би та нараа намайг лайк дараараа намайг фоллоу хийгээрэй гэдггүй штэ би чинь надад ингээд нэг хүн үзэх 10 хүн үзэх 1000 хүн үзэх үндэ надаа ялгаагүй яад бол би өөрөө дуртай болоод би та нарт юмаа сурсан мэдснээ хуваалцдаг. Тэгээд тэр нь эргээд ингээд маш олон хүнд хэрэг болдог ч юм уу ингээд гой зурсууд ирдэг байхгүй. Тэгэхээр ингээд надаа хоёр ингээд реакц гарч байгаа. Ингээд би ингээд гадагшаага өөрийнхөө дуртай юмыг би ингээд хуваалцлаа. Сторидо би нэг гоё юм орууллаа. Тэнгүүд ингээд надаа гой зурсууд ирдэг. Чансигчийг би таныг дагснаас хойш би ингээд айгүй гоё даашинцны брэндүүд мэдэж авлаа. Би хүүхд гаргаад өөрийгөө мартцсан байчаад би таны влогийг үзээд өөрийн гэсэн ширээтэй боллоо. Би таныг ингээд дагаж явж байгаа. Би бас хайцсан байсан. Сургуультай эргээд орчлоо. Би зөрөгтэй боллоо. Би энийг уншаад, би ийм ном уншаад ингэж ойлгож авлаа. Энэ влогоос чинь би инглээ гэд амар гоё зурсууд ирдэг заяа. Би бүр ингээд хизээж би тийм юм хүлээж байгаагүй гэхдээ ингээд маш гоё зурсууд ирэнгүүт би бүр ингээд өөртөө вау би ямар азар ингээд айдстай хүлдэгдэлгүйгээр би ингээд влого хийвэ ямар азар би сториндоо жишээлх юм бол би тэр даашин заа харуулав би тэр гутлаа харуулав энэ маань ерөөсө гайхуулах үүднээс биш гайхуулаад ах юм ерөөсө биш зүгээр л би өөрхөн дуртай өөрхөн харсан гоё юмнуудаа хуваалцаж байгаа байхгүй угийн өөрийн мөн чанар те ингээд хамгийн анх инста нээгээд орж исэн цэцэгний зураг номны зураг бол яг өнөөдөр миний постлог цэцэгний зураг номны зураг яг л адилхан. Ерөөс юу ч өөрчлөгдөггүй. Тэгэхээр энэ бол яг жинхэнэ миний мөн чанар, миний дуртай юмс байгаа хгүй. Тэгэхээр би хин нэгний дуурайгаагүй, хин нэгнээс хулбарлаагүй, хин нэгэнд харуулах гэж, гайхуулах гэж хийгээгүй, хин нэгний анхаарлыг татгаж хийв. Би зүгээр л надад миний дотор байдаг юмнуудаа ингэж гаргаж, таниулж бусдтай хуваалцаж ингэж ингээд мэдснээ сурснаа та нартайгаа хуваалцаад эргээд тэр маань ингээд хүнд хэрэг болдог ч юм уу хин нэгэнд инспирэшн болдог ч юм уу хин нэгэнд шин санаа өгдөг ч юм уу тэгэнгүүт би тэхэнд нь гэж амар дуртай тийм л төрлийн хүн байгаа. Гэвч ингээд би яг чөлөөтэй юм хийх гэхээр ингээд надад маш их юм хүлээсэдэг байхгүй яана одоо тэх болоо одоо ингээд ээж маань дургуцах болоо эсвэл тэр ихч маань дургуцах болоо эсвэл хүний хил ам яах болоо цагаан хил ам болох болоо хар хил ам болох болоо гэд ингээд амар юм тэгэнгүүт манай нөхөр надад ерөөсөө ганцхан өгүүлбэр хэлээл тэгээд тэр бүх хүлээсийг маань тасалсан байхгүй тэгсэн юу гэж хэлсэн гэхээр тэгээд Монголд цагаан хил ам гэд айгаад хүмүүс юугаач харуулдаггүй юугаач хуваалцдаггүй юугаач хэлдэггүй ингээд гаднаа өөр дотроо өөр явдаг тэгвэл тэр хүмүүс чинь үнэхээр сайхан амьдарч гин үү тэр хүмүүс чинь үнэхээр аз жаргалтай гоё амьдардаг юм уу гэж асуусан. Тэгэл би дотроо нэрээ үнэхээр тийм юм уу? Одоо энэ цагаан илам хүрчнэ гэд юугаач харуулдаггүй бүх юмаа нуудаг, бүх юмаа гейт кипинг хийдэг, сурсан мэдсэн юм хуваалцдаггүй, таалагдсан юмаач хэлчих чадваргүй, өөрийнхөө сошиал хаяг дээр өөрийнхөө ч дуртай юмыг оруулж чаддаггүй. Яагаад хүн атаархна гэд ингээд айдаг. Тэр хүмүүс тэгвэл үнэхээр сайхан амьдарч гинөө, амьдрал нь өв тэгш бэ нүү хүний хил ам ороогүй гэд ингээд яг ингээд ботсон чинь үгүй байхгүй юу? Харин ч бүр тэд нар чинь хүлээсээ талиггүй айдста тий өөрхөн дуу хоолойг боомлчихсан ингээд хүлээстэй тийм байгаа зү. Тэгэхээр би ингээд
Тэгэл би ста нөхөртэй амар баярлал. Ёо энэ л ста намайг нэг дэмжих юм да тэстэ. Чи юу дуртай тэрийг хий гэд бүр ингэ дэмждэг тийм хүн байхгүй. Дэж Монгол соёлоо дээдлэн, Монгол заншлаа дээдлэн би аливаа сөрөг энергиэс өөрийгөө хамгаалах тал дээр ингэ тий бас бодолтой явна. Гэхдээ би хизээч өөрийн дуу хоолой зам ёсны юмаа хориод, хориглоод, айгаад хин нэгнээс санаа зовсонд болоод хин нэгнийг худлаа ингэж хардаж хин цагаан илэн болчихгүй энэ төр гэж ингэж өөрийгөө хүлж болохгүй юм байна гэдгийг би тэгээ яг нөхрийнхөө тэгж хэлснээс хойш ойлгоод тэгээ би тэрнээс хойш амар гочглоо тасан байхгүй. Би тэгээд одоо ингээ юу дуртайгаа хуваалцдаг. Тэгээд тэр маань хин нэгэнд тус болоод хин нэгэнд санаа аваад хин нэгэнд гоё эерэг өөрчлөлт оруулж ирэл тэгэл болоо. Ерөөсө хариу ямар нэг юм хүсээгүй. Та нарт маань хэрвээ яг ийм айдас, ийм хүлээс байсан бол энэ нас та нарт хэрэг болох байх гэж бодож байна. Тэгэхээр арай өөр өнцгөөс нөгөө талыг нь бас ингэж асууж үзээрэй. За үнэхээр тийм юм байна уу? Үнэхээр чиний энэ айдас чинь энэ бүх туртай юмаа хийхгүй байх шалтгаан мөн үү гэдгийг асууж үзээрэй. За тэгээд би та нартаа миний амьдралд эргээр нөлөөлсөн, надад ач тусаа үзүүлсэн 10 ийм сургаал тохиолдлуудыг хуваалцлаа. Энэ бол их сургууль танхимд зааж өгдөггүй. Гэхдээ миний эргэн тойрны хүмүүс ингээд надад нөлөө үзүүлсэн тийм үг, үйлдэл одоо харуулсан тийм зүйлээ. Эдгээр 10 зүйл бол яг миний амьдрал өнөөгийн Чэнси яг ямар хүн бэ болсон бэ, тэг хин бэ гэдгийг ингэж нэгсэнтэй хэлбэржүүлж өгсөн, надад тусдын болж өгсөн тийм зүйл. Сэтгэл хэсэгт бас чиний хувьд, чиний амьдралд маш их тусалсан ямар зөвлөгөө хин өгсөн бэ гэд гоё хуваалцараа тхиим бол бусд нь уншаад тэгээд бүгдээрээ хамтдаа суралцдаг, хамтдаа бие биенээсээ гоё шин юм олж мэдэж авдаг тийм орон зай шүү дээ, тийм ээ. Ингээд бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.